За 2009 оноос эхлээд Монголын Арван Бат боулингийн холбоо тамирчдын одоо нэгдсэн чансааг одоо хөтөлж явж байгаа. Мөн он оны чансаа бол одоо тусдаа явагддаг. За энэ оны 2014 оны чансааны үзүүлэлт гарсан. За энэ тэмцээний дараах байдлаар 230 оноогоор лигийн авраг Цэнтүүгийн Батчаргал тэргүүлж, за 200 он одоо 2 тамирчин Эдмастерс Хотмодорч 1-р зэрэгтэй тоглогч Бямсурнаар 200 оноотой. За араас нь одоо Цэвэ очрын Батчаргал 190 оноотой. За Цэтэн Дамба 180 оноотой, Магсар Жалам 170 оноотой, Спортын Эдмастер Зоригт мөн 170 оноотойгоор одоо чансааг тэргүүлж байна. За чансааны үзүүлэлтүүдээс гадна бас өндөр онооны үзүүлэлтүүд давхар мөрдөгдөг. За 2011-ээс 2014 оны өндөр онооны одоо хамгийн өндөр оноог Спортын Эдмастер Баатар 259 оноогоор тогтоосоо одоо болтол эвдэгдэг байгаа. 2012 оны 4-р сарын 21-нд болсон үндэсний лигийн 14 дахь удаагийн тэмцээнд одоо энэ оноог авсан байгаа. За дараа нь 248 оноотой Спортын Эдмастер Зоригтын авсан оноо 2011 оны 11-р сард үндэсний лигийн 10 дахь удаагийн тэмцээнд авсан. За 3 дахь үзүүлэлт бол 2 тамирчин байна. Манай залуу тамирчин 1-р зэрэгтэй тоглогч Мөнх Тулга Спортын Эдмастер Хотмодорч 245 оноог одоо нэг нь 2012 онд, за нөгөөх нь 2013 онд авсан ийм амжилттай. За энэ жилийн хувьд бол 214 оног 2 тоглогч авсан байна. За энэ тэмцээнд төрүүлсэн Батчаргал, за мөн сонирхчийн ангилд төрүүлсэн Отхон Жаргалнаар адилхан 214 оног авч өндөр онооны эцээр тодорсон. За Цэтэн Дамба Бямсурнаар 191 оноотой ард нь одоо удаалж явж байна. За ингээд бүх тэмцээний үзүүлэлтүүд, нийт оноо, энэ одоо статистик үзүүлэлтүүд бол Facebook-ийн Монгол Цэг боулинг гэсэн одоо захим хуудсан дээр байрлуулсан байгаа. Мөн үндэсний соёл амралтын хүрээлэн Парк Хаусын одоо боулингууд дотор мэдээллийн самбар цаана дэлгэцний харагдаж байна. Энэ дээр бол байрлуулсан байгаа. Тийм учраас одоо тамирчид, тоглогчид, үзэгч, сонирхогч та бүхэн бас энэ мэдээлэлтэй одоо хаанаас ч танилцсан болно. За ингээд дээр нь бас бид түрүү нэвтрүүлэг ихэд хэлжсэн сар үрийн одоо 2 дахь 7 хоногийн Ням гарагт үндэсний лигийн тэмцээн зохиогдож байгаа. Энэ тэмцээний бичлэгийг одоо бүргийхээр нь ESPN телевизийн сувг та бүхэн сар үрийн одоо 3 дахь 7 хоногийн одоо Ням гарагт үзэх ийм боломжтой. За Батчаргалын хувьд сая ер нь ихэнхдээ 9-тэй спэрүүд одоо дагнаад авцсан ийм байдал харагдаж байна. За спэр аавна гэдэг бол 2 шидэлтээрээ бүх одоо гахаа биенийг унгаах юм бол 10 онооны бонус орж ирж ийн гэсэн үг. За ингээд спэр авснаар одоо бонус орж ирнэ гэсэн үг. За дараагийн шидэлтээрээ жишээ нь 9 оноо авахад өмнөх 10 оноо дээр нэмэгдээд ингээд 19 оноо гэж нэмэгдэж явдаг. За нийтдээ одоо 10 пин зам дээр 10 пинийг байрлуулсан байдаг. За эхний шидэлтээрээ бүгдийг авах юм бол страйк үнэлгээ. За 2 шидэлтээр бүх пинийг авах юм бол спер үнэлгээ гэж тооцогдож явдаг. За 3 удаа дараалаад страйк үнэлгээ авах юм бол хамгийн одоо ихэнх нь 30 оноо нэмэгдээд явах жишээтэй. За страйкийн араас спер, сперийн араас страйк үнэлгээ авах юм бол 20 оноо нэмэгдэж явдаг. За одоогийн байдлаар 120 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. За энэ бол энэ удаагийн үндэсний лигийн аврах шалгуулт тэмцээний одоо дөрөв тамирчин Батчаргал хамгийн сүүлийн 6 дахь тоглолтоо хийж байна. За энэ бол сонин тохиолдол одоо зэрэгцээ 2 захын биеийн сайхан боломж ийсэн авч чадсангүй ингээд 119 оноотой боллоо. За хамгийн сүүлийн 10 дахь шидэлтээ бүгдээрээ сонин харъя. За 9 оноо. Ингээд 9 дээр одоо маш хариуцлагагүй шийдэл хийчлээдээ сая спер авсан болов. За эмэгтэйчүүдийн чансааг одоо лигийн авраг үлцэн орол 230 оноогоор, дид авраг дэлгэр цэцэг 220 оноо. За 3 дугаарыг шалгарсан дорж дэрэм 200 оноотой тэргүүлж байна. За 1-р зэрэгтэй тоглогч Гэрлээ 190, 1-р зэрэгтэй тоглогч Туул 180, за залуу тоглогч Номин Эрдэнэ 170 оноогоор одоо эхний 6-ад одоо чансааны үзүүлэлтээр явж байна. За мөн шагнал урамшуул бас нэмэгдэж байгаа. За энэ оны анхны тэмцээний дараах байдлаар одоо төрүүлсэн тоглогч маань 125 мянган төгрөгийн шагналыг гардан авсан. За эмэгтэй тоглогчдын хувьд бол үлзий орол одоо 90 мянга, дэлгэр цэцэг 80 мянган төгрөгийн шагналыг авсан. За ингээд очрол 159 оноогоор тоглолтоо дуусглаа.
За тэмцээний одоо хаалттай ажиллагаанаас та бүхэн харж байна. За Англид улс хүрд эхний 3 байрт шалгарсан одоо тамирчид тоглогчдод шагналыг гардуулахад бэлэн болсон байна. За эхлээд сонирхчийн Английн тэмцээн. За энэ тэмцээнд оролцсон тоглогчдоос Жавагийн тоглогч энэ багийн эзэн Улаанбаатар хотын авраг шалгаруулах 2013 оны тэмцээний сонирхчийн Англилд 3 дугаар ярианд орсон одоо отхон жаргал буюу Жак төрүүлсэн. За энэ бол одоо ур чадварын strike shot тэмцээн бол 26 дахь удаага зохиогдсон. Энэ тэмцээнд одоо Цэнтүүгийн Батчаргал төрүүлж за Улсын орол 2 дугаар ярианд орсон шагналаа гартаалаа. За ингээд хүрхрээ брендийн шагналууд эхэлж байна. Сонирхчийн Англид 3 дугаар ярианд орсон Жавагийн тоглогч Алтан гэрэл шагналаа гартаалаа. За 2 дугаар ярианд хүрхрээ багийн тоглогч Хотын авраг шалгаруул тэмцээний хүрэл медальт оргил орсон. За тэргүүн байранд дундаж оноо 184, өндөр оноо 214 оноо олсон. Отхон жаргал. За эмэгтэйчүүдийн Английн өрсөлдөөнд өнгөрсөн оны тэргүүн тоглогч спортын 1-р зэрэгтэй тоглогч лигийн хошоо авраг дорж дэрэм. За 2 дугаар хайранд лигийн 3 удаагийн авраг дэлгэр цэцэг 4 дахь удаага одоо 2 дугаар хайранд шалгарч байгаа. Ингээ нийтдээ 7 удаа үндсийн лигийн авраг шалгаруулалт тэмцээнд эхний 3-т шалгарч байгаа ийм тоглогч. За эмэгтэйчүүдийн Англид тэргүүн тоглогчоор 5 удаа төрүүлээд байсан спортын 1-р зэрэгтэй тоглогч Улсын орол одоо 6 дахь удаага төрүүлж бас нэгэн өвөрмц амжилттай эзэн болж байна. За энэ жилийн хувьд Улсын орол дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцож одоо 64 тоглогчоос 49 төгрөг хайранд 174 дундаж оноогоор 24 тоглолтын орсон. Сайхан амжилтыг үзүүлсэн. За эрэгтэйчүүдийн дээд занданд Жавагийн тоглогч 1-р зэрэгтэй тоглогч Бямсүрэн 3 дугаар хайранд ор шагналаа гардан авлаа. За энэ удаагийн лигийн тэмцээний дид аваргаар спортын дид мастер Содмонд орж тодорч байна. За тэрээр үндэсний лигийн авраг шалгаруулалт тэмцээнд 10 дахь удаага эхний 3 байранд орж бас нэгэн өвөрмц амжилттай ингэснээр тодорсон. За ингээд дээд зэндааны тэргүүн тоглогч спортын 1-р зэрэгтэй тоглогч BMX Tech компани тоглогч Цэнтүүгийн Батчаргал шагналаа гардавлаа. За энд бол өндөр онооны эздэг та бүхэн харж байна. Батчаргал, Тунжиргал, Дэлгэр цэцэг. За үзэгч та бүхэн үндэсний лигийн 35 дахь удаагийн тэмцээний тойм бичлэгийг сонирхлоо. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд одоо шагналтай ярьж шалгарсан тоглогчтой ярилцлагыг та бүхэнтэй төлөвлөе. T16 нэг маш амжилттай хэлж байна. Тэргүүн байранд орлоо. Strike shot тэмцээнд одоо нодон би бас 3 удаа үзүүлж ийсэн. Тэгээ сая төрүүлж түрүү байрыг авлаа. Мөн одоо энэ өнөөдрийн болсон тэмцээний өндөр оноо 214 оног авлаа. Одоо манай энэ 10 байт байгууллагын холбоо одоо ингээд энэ онд хүрхрээ брендтэй хамтраад тэмцээн зохион байгуулж байгаа. Одоо энэ хүрхрээ брендийнхээ хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа энэ 12 сарыг дуустал 12 удаа сар болон энэ тэмцээнийг хүрхрээ брендийн тэгж зохион байгуулах гэж байгаа. Энд маш их баяртай байгаа. Дэлхийн чанартай тэмцээнд нь орж үзсэн болохоор бас яг мэдэрсэн л дээ ялгааг нь. Тэнд ч юм бол ингээд автомат машинаар ингээд тусалж байгаа. Тэгээд тэн дээрээ тохируулаад болтойг нь туслахын дээрээ тааруулаад бөмбөг нь хүртэл ингээд янз байна. Та манай тамирчид бол тэгэл явахтаа нөгөө санд бол нэг юм уу 2 бөмбөгтэй тэгэл тэр туслаанд нь тааруулах гал явж байгаа байхгүй. Тэр уртаар туслаа гэхэд урт туслааны бөмбөгтэй богиноор туслаа гэхэд богино туслааны бөмбөгтэй тоглох хэрэгтэй л байхгүй. Тэгтэл манайхан бол явахтаа зөвхөн өөрсдийнхөө нэг ганц байгаа бөмбөгөөр аль юмд тохируулах гал аль болохоор л тэгэл өөрсдийнхөө л явж тоглох штэ. За энэ онд чинь юу байгаа? Азийн наадам байгаа. Энэ ч онд яг тэрэнд оролцох бодолтой байна. Гэхдээ манайх чинь бас нөгөө нэг энд оролцох хүмүүстэй бас нэг чансаа тэмцээнийх нь үзэж байгаа байр энэ онд ямар юутай байна гэдгээс нь шалтгаалаад хүмүүсээ бас ингээд нэг шалгаруулалт явуулна штэ. Тэрэнд нь тэнцэх юм уу мэдэхгүй байна. Мэдээж тамирчин төрүүлнэ гэж бодож байна. Тэгээд чадсангүй хоёр талаа. Нэг багийн хүмүүс төрүүлсэн баяртай байна. Стандарт туслахын машинтай бол энэ гадаад тэмцээн урданд амжилт үзүүлэх магадлал өндөр болно. Энд бол гараар тусалж байгаа учраас тэнд стандарт туслах энэ хоёрын хооронд бас их зөрүү